За сайн байцгаана уу? Бодлого залуусын хэлтвэр юмс байгууллагаас Пүрэв гариг бүрт одоо залуу сонгогчтой уулзах цагийг гаргаад тогтмол лайвыг хийж байгаа. Тэгээд энэ удаагийнхаа лайвыг бид ер нь сонгогчдын боловсролыг залуучууд ямар сувгаар, ямар хэлбэрээр хүлээн авах сонирхолтой байгаа юм бэ гэдэг сэдвээр ярилцахаар бэлэн болсон байна. За тэгээд зочинтойгоо танилцъя. За сайн байцгаана. Багбайраад би болохоор одоо хүмүүсийн санхүүгийн төлөв 3 дахь курс оёо. Энэ жил болохоор 20 нас хүрч байгаа. Тэгээд тийм учраас яг тийм анхны сонгуулийг хүрээд ихэд бол бэлдэж байгаа юмсан нэлээд судалж байгаа. Тэгэхээр Батмагна. За Батмагнагийн хувьд ер нь одоо улс төр нийгмийн амьдралдаа хэр идэвхтэй оролцдог залуу хүн бэ тий? Одоо чи жишээлбэл хичээлийнхаа хажуугаар юу юунд оролцдог? Юу хийдэг вэ? За ерөнхийдөө би яг өөрийгөө болохоор ерөнхийдөө одоо магцаа шалгалт гэхдээ би өөрийгөө болохоор ерөнхийдөө тийм аюул идэвхтэй тий? Яг улс төр нийгмийн талаас ч гэдэг юм. Тийм үйл ажиллагаанд би өөрийгөө аюул идэвхтэй байдаг гэж боддог. Өөрийнхөө одоо юу гэдэг сошиал одоо хаяг байна уу? Бусад юугаар би ингээд өөрийнхөө үзэл бодол одоо улс төр нийгмийн тухай өөрийн одоо тийм одоо үзэл бодол харж байгаа үнцүү тиймэрхүү одоо бусдын уриалнууд ч юм уу тиймэрхүү зүйлээр тогтмол хийдэг. Тэгээд өөрөө болохоор бодит байдал дээр гэх юм бол одоо үйл ажиллагаанд дээр нэлээд оролцдог одоо юу гэдэг өөрөө боломжоор одоо сургууль дээр нэг одоо нийгмийн ажил хийдэг ч юм уу тийм эсвэл одоо сургууль дээр хийх одоо өөр арга хэмжээж байдаг юм уу эсвэл одоо бүр хадуур хүмүүс одоо нэг юм одоо нийгмийн эдийн засгийн тухай одоо нэг мэдээлэл олгох ч юм уу тиймэрхүү зүйлүүдээр бол яг өөрийнхөө одоогийн хийж чадах зүйлээрээ ерөөдөө боломжоор нэлээд хийдэг гэж. Тэгээ Батмагнагийн үед бас нөгөө сонсоход хичээлийнхаа хажуугаар аюул олон юм санаачлаад бас стартапуудад өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажилладаг гэж сонсон. Тэгээ тэр талаас хаваалцаж чанга яриарай. За. Миний хувьд болохоор би өөрөө болохоор мэдээж санхүүгийн мэргэжтэй. Тэгээд хөрөнгө оруулалт хийх, за тэгээд бизнесийн удирдлагаа мэдээж бол таараа тийм давхар төгсдөг. Тэгээд тийм учраас би болохоор өөрөө бол явандаа мэдээж томоохон тийм технологийн компанид болох юм хүсэл мөрөөдөлтэй. Тийм учраас Монголд өнөөдөр би стартап дээр ажиллая те стартап гэдэг зүйлийг яг мөн одоо тэр ямар одоо ойлголттой тийм цааталтаа яаж стартаптай ажиллах юм түүнээр ажиллаар одоо энтерпренер байх хүн гэж ямар авах хэрэгтэй би өөрөө одоо тэр хүмүүст яаж тусалж чадахыг хүлээд юу олж авах юм гэдэг аюул олон зүйлийг одоо сурдаг. За тэгээд одоогийн байдлаар бол би хоёр стартап дээр ингээ одоо санхүүгийн чиглэлээр те тодорхой тийм төслүүдээр төлөвлөгөөнд ч юм уу санхүүжлийн хүн дээр болохоор яг өөрийн чадах зүйлээрээ туслаад бол явдаг. Ажиллаад бол явдаг. Тэгээд өөрөө давхар яг энэ инвестрейт гэдэг хөрөнгөний цэцэрлэг агенттай байгуулад тэр өөрөө одоо тогтмол яг энэ санхүүгийн чиглэлийн за тэгээд хөрөнгөний цэцэрлэгийн чиглэлийн юм сургалт мэдээллийг ингээд тогтмол хүмүүст өгөөд явдаг. Заримдаа төлбөртэй, заримдаа маш их мөртлөө нэлээд чанартай сургалтууд хийх гэж бол хичээдэг. Тийм ба. За одоо ерөнхийдөө бас нөгөө хөл хорой тогтоосон байгаа шүү дээ. Ер нь энэ хугацааг яаж ашиглаж байна тий? Энэ хугацаанд бол илүү гэртээ одоо гэрийн тэгээ байх ч гэдэм үү тийм хүүд илүү байгаа. Түүний хажуугаар болохоор өөрийнхөө яг нөгөө бие дааж суух одоо би хуваараа те яг бие дагаа сурах чадвараа илүү хөгжүүлэхийг хичээж байгаа. За тэгээд энэ жилийн яг гол зорилго болохоор ихэд өөрөө нөгөө хятад хэлэн дээр илүү фокуслаа, хятад хэл сурна гэсэн зүйлтэй болохоор хятад хэл яг эхлийн шатны юмнууд дээр сураад явж байгаа. За тэгээд өөр одоо юу гэдэг холбогдолтой мэдээлэл өөрийн хуваараа хийдэг зүйлсээ бол яа хийж сурч байгаа. Давхар бие дааж суух чадвараа илүү хөгжүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Батмагнагийн хувьд бол нэлийн айгүй идэвхтэй байд юм байна. Өөрийнхөө мэдлэгээ одоо хувь нэмрээ оруулж болох салбаруудад хувь нэмрээ оруулаад оролцох хэрэгтэй зүйлүүдэд оролцоод явд юм байна. Тэгэд одоо жишээлбэл ингээл коронавирус гэл аюу аюултай өвчин гарцсан гэл тэгэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч тэр ер нь хүмүүс ч тэр ингээл шуугаалтай аюу их аль нь үнэн мэддэхгүй, аль нь нийтгэх юм мэддэхгүй амар олон ингээл мэдээллүүд явж штэ тий. Тэнгүүд жишээлбэл чи энэ үед одоо аль хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонсдог тий. Хиний үгийг чи илүү сонсдог. Одоо захим суугууд одоо ямар нэгэн байдлаар ингээд аль биесээр хийгдсэн судалгаа байхгүй ч гэсэндээ яг залуу хүмүүсийн төлөөлөл бас одоо би чи ингээд бид нар өөрсдөө энэ хамгийн том гэрч болж чадах байх гэж бодоод байгаа хгүй. Тэгэхээр бид нар ч одоо хамгийн их ашигладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо захим суугууд болчлаа тийм. Тэр чи энэ дээр даадаг
үгийг нь сонсдог те. За энэ хүн л нэг үнэн юм бичиж ийж магадгүй ч юм те. За энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн байж магадгүй гэсэн сувгууд юу н байдаг уу? Байдаг. За энэ удаад болохоор одоо хүмүүс бол мэдж байгаа шүү дээ. Бүр амар олон ингээл бүр чатаар ингээл voice ирэл баах нөгөө нэг хүний чатын скриншотууд ирэл. За тэгэл эрүүл мэндийн яамнаас тайлбар хийгээл хүмүүс ингээл доор нь хэлтэй янзаар бичээл те. Эрүүл мэндийн ерөнхий засгийн газрууд, улс улсын засгийн газрууд үе үе тийм их тахал энэ юм аа Монгол дайлалтад ороод ирсэн байгаа ч гэдэг юм те. Яг миний хувьд болохоор би өөрөө энийг болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч юм уу те. Эсвэл яг нөгөө хятадын өөрсдийнх нь одоо South Morning China гэдэг юм уу. За тэгээд нөгөө Синхуа гэнэлж гэдэг юм уу. Яг ийм их гол зүйлүүд дээр бол мэдээж авахыг бол хичээж байгаа. Түүнээс гадна болохоор одоо энэ нөгөө инquiry гэдэг нэг эдийн засгч одоо улсын ерөнхий сайдын зөвлөг, эдийн засгийн зөвлөг тэр хүнээр болохоор тэр хүн болохоор ийм төрөлхтөлийн мэдээллийг өөрийн цагаан баян дээр одоо яг бодит судалгаатай дандаа нэг их сурвалжтай мэдээлэл тавьдаг болохоор тэр хүний мэдээллийг бас аюу авах гэж хэлдэг. За тэгээд одоо өөр үеийн Bloomberg ч гэдэг юм уу эсвэл томоохон юм нэг icon ингээл Монгол мэдээллийн сайтууд байгаа шүү дээ. Тэр сайтуудаас авна. Дээрээс нь тэр хүмүүсийн нөгөө нэг тэн дээр ажиллаж байгаа сэтгүүлчнэрийн өөрсдийнх нөгөө нэг хувийн бас нөгөө нэг онлайн юм дээр тавьсан хаягн дээрээ тавьсан мэдээлүүд нь аюу дандаа их сурвалжтай дандаа тооцоолсон дандаа нэг тийм холбогдох үнэтэй эргүүлээ. Тийм хүн мэдээлэл бол тийм учраас мэдээлэл тэндээс тийм хүмүүсээс мэдээлэл авах хичээж байгаа. Тэрнээс бол энгийн тийм яг хүмүүсийн тэр яриа би үнэн байх уу мэдэхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн цаанаа нэг их сурвалж байхгүй, батлаа авахгүй тийм зүйлд бол ерөөдөө итгэх ёсгүй юм шиг байна. Тэгээд нэг бүр айлтаа аваад ирсэн маргаал бүгдээрээ өхөн шахаад одоо гурил будаа нөөцлөж тийм зүйл бол надад батлаагүй зүйл болохоор надад бол итгэх шаардлага юм шиг байна. Тэгээд энэ дээр болохоор бид энэ залуу хүмүүсийг яг энэ зөв мэдээлэл авах одоо юу гэдэг яг нэг зөв их сурвалжийн таньж мэддэг те. Түүний одоо яг их сурвалжийг харах одоо судалгааны хэр үнэн зөв байна гэдэг хэтлээ. Тийм их чадварыг би яг залуу хүмүүсийг илүү сайн байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр би яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр одоо 2020 онд улсын хурлын ээлжид сонгуул болно. Тэгээ энэ сонгуулийн үеэр жишээлбэл ингээл улс төрийн яг ялангуяа сонгуулийн үеэр ингээд сорж суугуудыг ашиглаад улс төрчид ингээд өөрсдөө амар трол мэдээллүүдийг те маш их сурталгуулахын чанартай мэдээллүүд худлаа одоо пэйж хуудсууд хурамч аккаунтууд нээж ингэж хандлт нэмэгдүүлэх ийм бизнес бүр ингээд гарчдаг. Тэгээд яг энэ үед жишээлбэл залуус сонгогчийн боловсролд нь яг юм тэнцвэртэй мэдээллийг өгчдөг тий. За эднийх л нэг үний юм бичиж иж магадгүй ч юм уу тий. Хэвлэл мэдээллийн эрсдүүд маань хүртэл ингээд гэрээ байгуулад ажиллаж байгаа тий сонгуулийн тэгээд яг сонгогчдын боловсрол энэ хүн ийм үр хөтлөмөр гаргасан байна. Энэ нам ингэсэн байна тий. За яг хин нэгний үзэл суртал ч юм уу тийм зүйл ороогүй мэдээллийг авах сувгууд юу хэр байгаа гэж чи бодож байна. За энэ дээр их юм бол одоо их хэцүү болж ирдэг л тий. Одоо ингээд би чинь одоо чинь 16 17 оны сонгуулиуд дээр би тухайд бол онлайн орчныг ашигладаг байсан. Тэгээд одоо ингээд тэрийг яг анзаарч чадна гэдэг байхгүй одоо гинт ингээд танигдах ямар гинт ингээд пэйжүүд нэрээ өөрчлөл ирдэг тий. Одоо нэг ямар нэрлэлээ төрийн ордны сенсац юу хамаагүй ингээд баахан хуурал пэйжүүд нээдэг. Тэн дээр ерөөсөө хүнийг ингээд ямар ч нэг яг зоо хөтөх юм уу хүнийг ингээд хүснээр муулж болдог. Хүнийг гүтгэж болдог ингээд тэгээ баах юм болдог нөгөө ингээд фотошопод хийсэн эвлэлүүд баах хийсэн видео өнтер хийсэн. Тэгээ тийм хүн зөвлөдүүдийг ихт ингээд худлаа мэдээлэл гэдэг нь бол яг тийм одоо сүүлдээ хүн ингээд байнга тогтмол цахим мөрчлөөс мэдээлэл аваад тэгэхээр худлаа гэдэг мэдээж эхэлдэг. Тийм хүн заах үнэн байх үгүй ч гэсэн цааталтаа батлаагүй болохоор тэрээс ерөөс мэдээлэл шаардлагагүй. Миний фэйсбүүк дээр яг тийм мэдээлэл гарч байгаа би шууд хайд пост хийдэг. Тэгээ сонирхоод заримдаа ингээд яг хүмүүс яг тэр мэдээллийг би худлаа гэдэг мэдж байгаа ч гэсэн сонирхоод хүмүүсийн комментиг хараад ингээд амар олон мянган лайк авсан доор нь хүмүүс зүгээр нэг тэр хүний ингээд худлаа гүтгээд тавьсан байхад ингээд амар тэр хүнд нь шууд тэлтэй шууд ингээд тэр хүний комментэн дээр нэстэ үзсэн коммент хичээл одоо нэг бас энэ илүү комплекс яваад байгаа юм л да зөвхөн пэйж нэгээд тавихаас илүүтэйгээр бас нэг коммент хийсэн айгүй байгаа одоо тийм ингээд дөнгөж тавьсны дараа та ихний нэг 5-10 коммент нэг 20-30 комментийн өөрийн хэлний хүмүүс нэг бага сүрэг коммент бичээд ирэнгүүт хүмүүс тэрийг дагаад хүмүүс ч гэсэн ийм бодолтой юмсан бодолтой болоод тэгээ бүр өөр ирэхгүй батдаг. Тэгээ нийлээд яваад. Тийм учраас бид эрдэл дээр мэдээллийг бол огт ерөөсөө бити аваарай гэж хүсэж байгаа. Шууд гарч ирвэл хайд постий. Одоо миний бодлоор бол Bloomberg icon тийм одоо яг өөрсдөө томоохон тийм одоо нэг юм Монгол хэлж гэдэг юм уу цаанаа тийм нэг гэрээ нууцтай гэрээ гэдэг тийм ямар нэгэн тийм одоо цаанаа улс төрийн одоо захирлан ч юм уу эсвэл одоо хөрөнгө оруулалт одоо нэг тийм
улс төрч байдаг, улс төртэй холбоо гэж юм. Тийм их мэдээллийн хэрэгсэлээс ингээд мэдээлэл авах хүсэж байгаа. Тэгээд дээрээс нь нэг зүйл гэх юм бол залуу хүмүүс ч ингээд одоо сонгуульд оролцох оролцоо аюу баагаад байна шүү дээ. Тэгмүүд иймэрхүү мэдээлэл тхийн итгээд байна гэхээр ерөнхийдөө миний анзаарч байгаа одоо онцгойж магадгүй гэсэн би зүгээр миний бодол хүмүүс их нэлгүй хамаагүй 40-с дээш насны хүмүүс юм уу те. Өмнө одоо сошиал орчныг олон жил ашиглаж байгаа хүн тэр яаж хэлэнгүү мэдэхгүй тэрний цаана ямар зарчим яваад байгааг мэдэхгүй хүмүүс аюу хитгээд ирдэг. Тэгмүүдлээ нөгөө саналыг нь одоо шууд ингээд тэр хүмүүс ингээд тэдний хооронд мэдээлэлээс аваад өөрсдөө дүгнэлт гаргаад гэдэг юм санагдав. Тийм учраас залуу хүмүүс өөрсдөө ингээд тэр одоо тийм илүү тунгааж авах чадвартай илүү тийм мэдээлэл үн зөв хутлаа ингээд ялгах чадвартай болсон. Тийм залуу хүмүүс илүү тийм яг сонгуультай үн зөв одоо өөрийгөө оролцоо тэгж үзэж байгаа. Тэгэхээр сая дөнгөж чамайг ирэхээс нэг хэдэн минутын өмнө би нэг судалгаа харж ирсэн байхгүй тий. Тэр судалгаан дээр яг 2016 оны улсын их хурлын сонгуульд яг сонгуул өгөх хэрэгтэй болоод 18-аас 21 насны бүлэгт ингээд шилжиж орсон 192 мянган залуус байсан. За тэгээд тэд нар нь 18-аас 25 насны сонгуулийн одоо насны хүмүүсийн нийт одоо 50% бүрдүүлчихсэн гэж байна. Тэгэнгүүт 18-аас 25 насны тэр сонгуулийн одоо идэвхтэй хүн ам биш үү? Тэнгүүд тэр хүн амын бараг 50% нь буюу 2 хүн тутмынх нь нэг нь ерөөсөө саналаа өгөөгүй байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь аль бүр өөрөө ингээд нэг бараг насны бүлгийг төлөөлж чадахгүй зэм том одоо том жин дарахыг үзүүлж болчихж байгаа. Тэгэхээр жишээлбэл надад үүнийхэн шалтгаанууд нь юу байсан бэ гэхээр улс төр надад хамаагүй сонгуул өгөх төвхтэй гэдэгтэй сонгуулийн талаар тодорхой мэдээллүүдийг яг ингээд авч чаддгүй энэ гэсэн юмнууд байгаа даахгүй. Тэгэхээр яг улс төрчдийн жишээлбэл сонирхлын бүлэг зорж аваад байгаа зорилттой бүлэг нь 40-с дээш насныхан байдаг ч юм уу те. Сонгуулаа ер нь өвж байгаа хүмүүсийн идэх нас ахих тусам ингээд дээшилж байна гэж сайенс төр судалгаан дээр бас ингээд бичсэн байсан. Тэгэхээр улс төрчдийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн зорилттой бүлэг нь өөрсдөө одоо ахмад насныхан байдаг ч юм уу те. Эсвэл дундаас дээш насныхан болчихлоо л доо. Тэгэхээр энийг чи ер нь юу гэж харж байна? Энэ нэг талаас залуучууд өөрсдөө улс төрийг сонирхохгүй байгаа. Нөгөө талаас хэл мэдээллийн хэрэгслүүд маань өөрсдөө залуучуудад зориулсан контентууд ихэвчлэн entertainment чиглэлийн тайван хөнгө агуулгаар явдаг. Тэгэнгүүт түүнийг нь одоо хэл мэдээллийн хэрэгсэл бол бид нарыг сонгогчийн боловсруулаар хангах бол үүрэгтэй болсон. Гэхдээ хангах мэдээлэл үүрэгтэй гэсэндээ мэдүүлэх үүрэг бол хараахан ингээ байхгүй байгаа. Тэгэхээр яг энэ орон зайд нэг ийм сонгогчийн залуучуудын сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх яг нэг одоо хараад бусаар ажиллах, тэгээ санхүүгийн ямар нэгэн ашиг сонирхолгүй ажиллах юм сувг мэдээлэл хүргэх платформ байхгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ дээр одоо жишээлбэл би залуу хүндээ яг үн зүйл манд үлвэрч эхэлж байгаа хин нэгний одоо хараад бус байдлаар би залуустай гэсэн үрэнд орол ер нь энэ ажлыг хийе явж байгаа. Тэнгүүд энэний жижиг нэг хэсэг нь энэ лайв болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо 2020 оны сонгуульд жишээлбэл одоо чи аль хэдийн хэл мэдээллийн хэрэгслийн лөө байна гэж бодож байна тий. Чи чамд юу хангалттай яг тийм тэнцвэртэй мэдээлэл хүргэх боломж хэл гэж харж байгаа. Одоо л ерөнхийдөө маш олон судлаач харж байгаа өмнө сонгуулаач гэсэн мэдээж байгаа. Би өөрөө найзтайсаа чинь харж байгаа. Мэдээ залуу хүмүүс ингээд одоо энэ санал өгтэй. Одоо энэ улс төрийн оролцоо маш муу байгаа гэдэг нь бол өөрөө. Гэхдээ миний бодлоор нэг муу байгаа гэж зүгээр орчихоос илүү тэгээд яг цаана яагаад ингэ залуу хүмүүс саналаа өгөх вэ гэдэг одоо тэр суурь шалтгаануудыг илүү судлаа. Тэрний дан тэрний дараа яаж тэг залуу хүмүүс илүү бүгдийн массыг хамгаалсан саналын өгүүлэх вэ гэдэг ч үгүй маш том ажил юм санагдав. Тэгээд ийм одоо нийлэлд одоо юу гэдэг танаа шиг тийм төрөмс байгууллагууд ч юм уу ингээд нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүхэл байгууллагууд ингээд яг нэг дээр ингээд илүү ажиллаж надад илүү үр дүнтэй санагдаж байгаа. За тэгээд одоо гэдэг байхгүй яг өмнө 16 он 17 он гэж би ч ихэд 12 дугаар байна. Тэгээд дөрвөж оюутан болж ирж байгаа. Тэгээд тэр үед болохоор мэдээж зарим найзууд маань санал өгсөн л дөө. Гэхдээ тэр хүмүүс санал өгч байгаа ч гэсэн эцэж өөрийнхөө шийдвэр өглөөгүй. Эцэг их нөлөөлөл айгүй өндөр гэдэг тэр нь анзаарчихсан. Эцэг санал өгсөн яаж өгсөн бэ? Яагаад тэр хүн санал өгсөн? Зүгээр л аав ээж үгээр өгсөн. Тэгмүүд сая таны хэлсэн юм л дээ. Одоо нэг залуусууд ямар ч юм боловсрол одоо тийм дээ. Одоо балах залуусын одоо боловсрол контент ч гэдэг юм уу, мэдээлэл авах хэрэгсэж гэдэг юм уу. Тийм хүмүүс өөрөө ингээд бүр амар уучирсан тийм. Дандаа нэг тийм хүч настай одоо юу гэдэг юм хүмүүс зориулсан нөгөө хитэн тэр бомын
тиймэрхүү юмыг залуу өөр авах юм сонирхол багтаа. Нэг муулж хийж ингэ гарч ирдэг. Тэрний оронд миний бодлоор гэх юм бол одоо энэ нэг одоо улс төрч гэсэн одоо энэ зөвлөд гэх юм бол өөрсдөө одоо юу хийж чадж байгаа тий одоо яг залуудаа одоо ямар хэлсэн ямар сургуульд яаж сурч ирсэн тийм нэг тийм хистори өөрийн нутгууг энэ тэр гоё видео хэлбэрт оруулах тий тиймэрхүү байдлаар орж ирээ. Одоо залуудаа юу бодож ирсэн тэрний дараа ямар зорилго өөртөө тавьж ирсэн одоо ер нь цаашдаа юу хүсэлт байгаа гэдэг яг нэг огорхон хэмжээний видеонууд хийдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд надад илүү үр дүн тавьсан санагдаж байгаа. Тэгээд ихгүй бол ингээл нөгөө баахан тэгээд хэрэгүүдээ ингээл төмөр замаа яваад хайцсан бэ 60 тэрбумын яриг яасан бэ гэх юм. Тиймэрхүү залуу хүн бол залуу хүмүүсийг үзэхгүй байхгүй. Яагаад гэх юм бол одоо тэр хүмүүсийн өөрөө хүсэж байгаа зүйл сонирхож байгаа юм шал одоо тэрийг үзээд бол энэ бол улсын хурлын чухал үзээс залуу хүмүүстэй ба. Гэхдээ нөгөө хэсэнд бол нөгөө талд би бас залуу хүмүүстэй бүгдэнд хандаж хэлэх нэг үг юм бол нэг би нэг чи улс төрөөр оролдох байсан чи улс төр чамаар оролдох гэдэг тийм. Тэгэд би яг энийг хүн болгоно ойлгох гэж бодож байгаа. Чи ингээ улс төрд өөрөө санал өгөхгүй байгаад их юм бол нөгөөний чиний ингээ өмнө шийдвэр гаргаж байгаа хүн чинь ингээ буруу гарч ирээд тэгээ ингээ улс орны чи тэнцэх хямраагаад тэгээд яваад байгаа. Айгуу тийм бүр амьдрч үг залуус ээлгүй бодлого шийдвэрүүд гарах боломжтой болж байгаа. Залуус ээлгүй тэгээд ер нь улс орчин улс орны ерөнхийдөө тийм одоо бүх төрлийн эдийн засгийн өөр байдаг одоо шодроо байна. Тэгээд улс төр тэгээ одоо нэг айгуу олон зүйлийг хэмээн хаалдаж байгаа байхгүй. Ингээд тэрний айгуу олон зүйлийг шийдэх гарцсан улс төр. Тэгээ ингээд одоо би ингээд найзуудтайгаа байхдаа ч юм залуу хүмүүсийг анзаарах. Ингээд улс төрийн тухай ярих юм бол тэр хүмүүс ингээд тэр хүмүүс ингээд бараг шоолж айгуу тэгээ шоолж хүлээж байгаа. Нэг хоёр гэх юм бол бүр улс төр гэдэг үг өөрөө ингээд улс төрч гэдэг үг өөрөө ингээд айгуу дорд тийм түвшний хүн болцсон. Айгуу хамгийн муу хүмүүс тийм хүн болдог гэж ойлгосон. Яг ингээд зарчмын бодол үзүүгээр чинь тэр чинь өөрөө тухайн улсын ингээд айгуу олон юм төлөж гарч ирсэн хамгийн мундаг чадaltaй тий. Тэр улсыг цааш нь ингээд аваа явж байгаа. Тэр олон сая хүний өмнөөс шийдвэр гаргаад явж байгаа. Тэр олон сая хүнд ингээд хөш настай залуу хүүхд ингээд хөш. Тэр хүмүүст ингээд ээлтэй бодлого хэрэгжүүлэх тийм хүмүүс байх шаардлагатай байна. Тэнгүүд нөгөө эхнээсээ суурин буруу тавьдаг явж байгаа. Хамгийн муу хүмүүс тэнцээ байжлаад хамгийн мөнгө төргий дээр шуудраг бос юм хийгээд зодон цохоо яригдаад тэнцээ байж л байдаг. Бид нар над ерөөсөө тэр зүйл хамаагүй айгүй хүнзгийж ирж байгаа. Энэ яг нөгөө нэг яг тэр хүүхдэд ингээд одоо айгүй олон хүчин зүйлээс тэр хүн ийм батал байж гэсэн болно. Гэхдээ эргүүлээд өөрийнх нь бас нэг төрлийн хариуцлага юм а гэдэг айгүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Тэр улс чиний ярианаас яг юутай санал нийлж байна вэ гэд улс төр гэдэг үг, улс төрчид гэдэг тэр үг нэр томьёо ер нь бол залуучуудын дунд айгүй дургу үгдээд ингээд улс төр яриад намайг хүртэл одоо ингээд улс төрийн боловсрол сонгогчдын боловсрол хүчирхэг сонгогч гэдээ ярихаар зарим найзууд маань ингээд шоолдог тийм яг юу ярьж байгааг маань сонсдоггүй нээсээ одоо бараг л ингээ яага улс төрж байгаа юм бэ хар залуу басаа энэ төр гэдэг ч юм уу ийм хандлагууд амар их байдаг л да. Гэтэл одоо сая ингээл корона гэлдэг чинь цаашдаа чи ийм энэс ч хэцүү өвчин гарахыг үүсэхгүй шүү дээ. Тэгээ яг тэр үед одоо ингэж шунгахаас илүү бид нэр өөрсдөө одоо ээлтэй бодлого гаргаж чадах юм бол ээлтэй бодлого шийдвэрүүдэд нөлөөлж чадах юм бол уг дараагийн гарах ийм эрсдлүүдэд бид нэр бэлэн байх боломжтой болохоор залуусыг оролцооч гэдэг. Тэгэд манай нөгөө хүү амын маань насны бүлэг бас ингээд залуус илүү хүүхэд залуучууд нь илүү давмгай байдаг учраас бидний ирээдүйг бид нар өөрсдөө л одоо оролцож иж үүнээр оролцож иж л одоо өөрчлөлт амарч одоо сонголт авах болчиход байгаа байхгүй. Тэр улс төрчид гэдэг хүмүүс бол ингээд өнгө болчихжээ. Тэгвэл одоо 20 оны сонгуульд ямар улс төрч чиний сандлыг авч чадах юм те? Чиний хувьд яг хүсэж байгаа шинэ үеийн улс төрч гэж ямар хүн байх юм? Тэр хүний имижийг чи юу гэж харж байна? За би ерөнхийдөө би ингээд анзаараад хахад энэ жил яг миний одоо айгуу тийм мэдлэгтэй чадaltaй ч гэдэг юм уу те айгуу мондөг хүмүүс ерөнхийдөө нэр дэвшин тодорхойлолт хийж байгаа. Тэгээд би болохоор ерөнхийдөө яг ингээд бодож байгаа ингээд одоо сонгуулахаас өмнө би яг ингээд ямар хүн санал өгөх юм бэ гэдэг өөрөө бүр чагсаач үчиж бодож байгаа. Би яг ингээд цагаатын бодлоор яг битэнжээг л явж байна. Одоо юу гэдэг тодорхой шалгуурууд өгдөө тий. Одоо нэг заавал фэйс руу төгсөн байх хэрэгтэй ч юм уу. Заавал нийгмийн тухай одоо тийм одоо ажил хийсэн байх хэрэгтэй ч юм уу. Эсвэл одоо би өөрийнхөө ингээд нэг залуу хүмүүс ингээд одоо ингээд улс төрч нийт төвч байгаа хүмүүс ингээд тойргийн хүмүүст явж уулздаг шүү дээ. Тэгээд тэрний ингээд бичлэгийн дэрэг үзэж яхад ерөөсөө тэнцэнэ одоо 30-аас доош насны ч гэдэг юм тийм баг байхгүй.
Тэнгүүт ингээд миний бодлоор тэн дээр залуу хүмүүсээ очих хэрэгтэй шүү. Би одоо яг тийм одоо манай гэрт одоо манай хорон дөрж байгаа манай дүүрээ тийм юм бол зүй заавал очно төлөөсөн. Тэгээ очиод би айгүй өөрөө шаардах зүйлээ тэр хүний ингээд сонгийн сонсох байгаа гэдэг айгүй тийм харна. Өмнө нэр дэвчээсэн би тэр хүний мөрийн хөтөлбөрийг би 16 онд нэг мөрийн хөтөлбөрөнд ингээд бүр ингээд зургийн дараад би бүр ингээд хадгалаад очиод байгаа. Яг тэр хүмүүс яг юу амсан юм бэ гэдэг. Одоо Монголаар тэр намын мөрийн хөтөлбөр төр болж байна. Одоо шинжилгээ ухаан одоо юуны санхүүжилтийг 5 дахин нэмж олгоно гэсэн. Тэр бол одоо тэр амгалан бол ямар ч гэсэн үрийг байгаа. Чиний явал энийг ингээд бараг 30-40 мөр юм тэгээд тийш аашаа хойшоо бараг ингээд хэдэн мянган хамгаалтад бол өгсөн мөрийн хөтөлбөр гэдэг. Тэднээсээ бизнес бол маш бага. Тэгээд би яг тэр хүний ингээд одоо өөрийн намтрын трийг харьцуулж хараа. Одоо юу тэрийг хадгалж чадаагүй гэсэн аюу нээлттэй ингээд харах боломжтой. Тэр хүнээс одоо юу амгалж ийсэн. Тэгээд амгалтандаа хүрсэн үү гэдгийг харна. Энэ аюу надад чухал юм шиг байна. Өөр амгалтандаа хүрэх гэдэг нь аюу тийм чухал чадвар гэж бодож байгаа. Тэгээд нэрээс нь болохоор би одоо нэг залуу хүмүүстэй ч очиод бас өөрсдөө үгийг аюу хүрэх нь аюу чухал юм шиг байна л да. Одоо ингээд коронавирусыг гарч ирж байна. Монгол улсад ингээд ямар ч тийм заах ингээд сэтгэлийн сургууль ингээд олон нийтийн үйлчлэгийн юмдаг цуцалж байгаа ч гэсэн эргүүлээд бид нар тэрний эсрэг одоо Японч хүчиг, Америкч хүчиг судалгаа хийж чадахгүй тийм тэрний эсрэг вакцин гаргаж авч чадахгүй. Тэрний эсрэг ядчил яг вирусын онцлог тогтоож байгаа тийм лаборатори байхгүй. Тийм учраас би ямар ч гэсэн ихний хэлжинд ийм лабораторид оролдоо болгож өгөөж шаардлагыг хүсэж байна. Тэгээд дээрээс нь нийгэм ингээд би ингээд хорон дээр очиод яг ингээд залуу хүмүүстэй хэлжээс одоо юу гэдэг юм бол сонирхоод би ингээд хорон дээр ороод утсан чи ерөөс тийм залуу хүмүүсийг тэнцсэн залуу хүмүүстэй уулзсан залуу хүмүүсийн юу гэсэн тийм яг нэг шинэ жил мэлгээл нэг бөөнөр нийлүүл аим юм бай баа хайрхай хөвөл тэгээд баа хүмүүс шагнаж байгаа чад тэгэл гарах юм шиг энэ нь ерөөсөө ялцах зүйл бол нэгч биш. Яг ингээд би ингээд ядаж нэг англиад дугуйл явуулдаг ч юм уу тийм ядаж нэг хамтраад ямар ч ажиллах хүмүүс санаалж болно тийм юм ерөөсөө байдаг юм лээ. За хотод бол ингэж байгаа. За хөдөө би өвөө метр очиж сум хотод ордог ч сум хотод ордог ч юм. Миний очсон бараг Монголын бараг 50-60 сум дээр бол бараг аль нэгэнд нь ч тийм ерөөсөө залуу хүмүүстэй залуусын яг хөтөлбөр манлайлал юу вэ тийм юм яг засгийн газрын зүгээс тэр улс төрчдийн зүгээс гарсан эдийн төлөвлөгчд орлоос хийж байгаа нэгч байхгүй маш гонцолж болсон юм тийм. Одоо тэгмүүд ингээд хөгжнаас тухайн байлаа тийм. Тэр хүнийг өөртөө аягүй сайн бодоод үзэх хэрэгтэй. Хүнд итгэмжтэй болно. Дээрээс нь тэр хүмүүс чинь ингээд тэтгэврт хүн чинь тэтгэврт гараад ерөөсөө яд болдог хүмүүс бид нэстэ тийм. Дүнгийн чинь ингээд амжиргааны доод цалингийн доод хэмжээгээр тэтгэвэр авах тэр хүн амьдарч чадахгүй. Одоо ингээд тэтгэврийн реформ хийгээл яриад байгаа. Тэмүүт нөгөө ядуу болооч бараг масаар ингээд 80% бараг ядуурлын шууд англи руу ороод ирэхээр нөгөө хүмүүс чинь зүгээр ингээд өдөр тутмын хууль бодаа хэрэглэх хүнд хараагаад өгчөнд өөрөө ингээд аюул тийм чухал зүйл байна. Тэрний оронд зүгээр миний бодоод ингэж боддог. Нэг амар мундаг чадaltaй хүн байлаа гэж бодоход одоо амар ингээд хааруулт төгссөн тийм аюул ингээд юм бодцсон үнэндээ ингээл усаа хөгжүүлэх гэсэн бодолтой тийш очоод баахан төлөвлөгөө ингээл амар олон хуудас юм харуулаад ийм юм хийн би одоо ингэжсэн хааруулаад сурчээсэн тэр хүнийг сонгохгүй байлээ тийм хичнээн чухал байсан. Тэр хүн боддоор зүгээр л гурил будаа ингээд хүүхдүүдний бэлэг авч өгч хүн тэр хүний яг ингээд хойд илүү үлдээд байгаа шүү. Тэнгүүд нөгөөд та тэрийг яг ойлгох хүмүүс нэг хин юм бэ гэхээр залуу хүмүүс бид нар өөрсдөө тэмүүд нөгөө залуу хүмүүс нөхгүй. Тэгээ миний ерөөсөө яг хүсэж байгаа юм бол залуу хүмүүстэй өөрсдөө өөрийг хариуцлах байх юм байна. Тэгээ би энэ яг нэг хайртай тийм нэг монд юм даач тийм зүгээр ингээд хүмүүсийн ингээд өөрийн хүмүүс бодлого илэрхийлэх аяг хүрсэн дээрээс нь хүмүүст ингээд тодорхой хэмжээний ганц хоёр хүн гэсэн миний одоо ярьж байгааг сонсоод ингээд лайв үзээд бүх юм бол яг миний ингээд яг одоо цагаас сууж байгаа юм том зорилго байна. Тэгээ би өөрөө ч гэсэн ингээд боломжоор найз нөхдөд бол ингээд уулзж ярилцж байгаа айгуу тийм ойлголт өгдөг тийм ингээд маань найзууч гэсэн ингээд аав ээж ойрт том хүмүүстэй уулзах ингээд Facebook дээрээ ч юм уу энэ дээр чинь ингээд нийгмийн тухай нэг ингээд юм өөрийн санал бодлоо хэлж өгнө. За зяасан улс төрд орох нь улс төрж болох нь цуг барьж болох нь тэр үл ерөөсөө тийм бол биш хүн болон өөрийнхөө үүсэл бодлыг чөлөөдөр илэрхийлэх хэрэгтэй. Энд чинь өөрөө харцсан юм хамгийн үнцэг гол зарчим. Тийм учраас бүгдэнд нь ирэх байгаа учраас бид нэг айгүй том боломж ашиглах хэрэгтэй. Залуу хүмүүс өөрсдөө нөгөө айгүй монголчууд чинь ингээд залуучин залуу амар үүргээ мэддэг байхгүй. Би нэг тийх ирэхээ мэддэг. Ингээд амар би тийч ирэхдээ надад тийм боломж байгаа гэх. Ирүүлээд өөрөө хүн үүргээ мэддэг болохоор тэр ирэх чинь өөрөө бараг айгүй тийм сөрөг зүйл болж ирдэг. Дараа эцсийн үр дүндээ тийм учраас айгүй үүргээ ухамсарлаад сонгуульд идэвхтэй оролцоо. Зөвхөн очиод өгчих биш. Тэр хүнийг айгүй судлаад цаг гаргаад үзээд тэгээд тийм. Ихний хитэн 2-3 цаг тэр хүний тухай яг суугаад судалгаа хийсэн байна. Тэгээд
туршиж мөн тэр хүний нөгөө сонгогчтой уулзах нь очоод яг амралтыг авсан байгаа. Тэгээ өөрийн санал бодлоо илэрхийлсэн байгаа. Айгуу чухал зүйл. Тэгээд одоо ингээд нөгөө том ингээд нөгөө Нобелийн шагналт нөгөө тийм эдийн засгийн хүн хэлсэн мэт нөгөө ерөөсөө популист улс төрчтэй ард хүмүүс ерөөсөө холж байгаа юм аа тэр чигээр. Монголд бол өнөөдөр тийм байгаа бүгд мэдж байгаа тийм. Нэг ингээд амралт өгөөл тавьчихна гэж. Би бол одоо ерөнхий сайдыг яг шууд тийм айхтар нүдэн дээр хийсэн нэг айхтар шудраг зүйлийг би бол ерөөсөө харж амжих чадахгүй байхгүй. Миний одоо амьлах хэвээр байгаа тэр хүн багасгалтай ингээд дараа нарын загнаал гэдэг. Багаар ингээд шууд хийгээл гэдэг. Яг өмнөд хүмүүсээс сайн байж болно гэхдээ тэр хүн яг амралтанд ажиллахгүй байгаа. Тэрийг pop rock буюу популист улс төрч гэж нэрлэдэг байгаа. Тийм хүн ингээд байдал ерөөсөө гаргаж байна. Тийм учраас энэ бол аюу тийм өөрийн ухамсарлаад хариуцлагатай байгаа тэр одоо сонгогдоод өгдөө оролцоорой. Тэрнийг юм заавал судлаа гэж дахиж хэлээ. Тэгэхээр сүүлийн нэг асуулт хойлоо бараг 30 минут ярилцчихэв. Тэгээд түрүү нөгөө хэлсэн шүү дээ 16 онд саналаа өгөөгүй ч гэсэндээ би мөрийн хөтөлбөрүүдийг аваад хадгалсан. Ууштай танилцсан. Тэгээд мөрийн хөтөлбөр ер нь хэр ойлгомжтой, биелэгдэхүйц байдаг юм шиг санагдсан би одоо бичгтээ хитрхи ухахын шинжтэй байдаг уу, амар үлгэрийн байд юм уу, ер нь ямар юм шиг санагдаж байна. Энэ аюу санал л да. Би ингээ багаас санаа 100 болох. Өглөө амралт болгоо хичээл амралт хөдөө очдог. Өвөө эмээ дээр очдог. Хөдөө амьд. Тэнгүүд ингээд баахан хичээлийн ингээл авч явах номны хайж байгаа сонгуулийн жилч ингээ баахан унших материал төрөйдөрдөг. Тэгээ ингээл гэрт ингээ дэмий байж байгаа би ингээл тэр амар сонирхоод хардаг л та. Өөр ингээ унших байхгүй надад. Тэгэхээр би ингээд тэг дандаа хичээлээс тэр ингээ хаяас харах нь амар сонирхолтой. Тэгээ би ингээд зургийн төвч тэр бүгдийг эргүүлээд хангалттай уншаад бараг зэдэлцэдэг байхгүй. Тэгээд ингээ харж байхад бол одоо хамгийн сүүлийн яг сонгуул тэр өөрөө түшиглэх чанартай бас би одоо анзаарч байхад боломжтой. Айгүй тийм юмуд бол яг тэр бүх тэр өөрөө ч гэсэн боломжтой гэдэг нь мэдэж байгаа. Яг нь мэдээж зэрэг ингээд бүр ганц хоёр юм бол үнэхээр хэцүү байдаг л та. Гэхдээ айгүй энгийн тийм зүйлүүд бол байгаа. Тэрийг наазахын зүйлээ ингээд тэдэр ингээд амралтыг үл хийж чадахгүй байгаа. Тийм учраас яг өмнө нь бид бол айгүй сайн бэлддэг тийм миний бодлоор л тэгж боддог. Айгүй хүнд ойлгомжтой баахан ингээд те айгүй гой зурагт комик хийвэл энэ төр хийвэлцэн. Ингээд нөгөө хийж байгаадаа бүр амар бодтой зургийн төр оруулсан бүр хүмүүсийн хараа нэрээ сонгох хэрэгтэй байна. Тэгээ өөрийнхөө зургийг урд нь томоор ялцсан те. Яг энийг бол амар хүмүүс бол сайн баадаг. Тэгээд хэрэгжүүлэлт байгаа тэр хүмүүс бол ерөөсөө бүр айгүй нойр санагдаад байна. Тэгэхээр хяналт тавьж чадахгүй болохоор энэ айгүй бас чухал юм шиг байна. Одоо миний бодлоор хяналт тавих нь айгүй чухал. Одоо чинь ингээд заа ингээд төрийн зээлийг тэглэх нэггүй эргүүлээ тэр шийдвэр дээр хяналт тавих айгүй өөрөө бага. Яагаад гэвэл тэр ингээд бодоод үзвэл айгүй зүг юм санагдаж байна. Наацах ингээд эдийн засаг сураад тэрний ойлголт олоод ирэх юм бол гинт ингээд зах зээл дээр хэмжээний мөнгө нийлүүлээд тэгэхээр ч өөрөө улс орны инфляц аягүй хэцүү. Тэр мөнгийг тэгэж өмнө ингээд зүгээр юм уул орхын тэнцвэн дээр ашиглаад боон тосгоо тэгэж одоо улс оронд мөнгө тараачсан жишээ ерөөсөй байхгүй. Наацахын ийм эдийн засгт маш их эрсдэлүүд уучруулж байгаа гэдэг зүйлийг ингээд шийдвэр ингээд хүмүүс ойлгох. Тэгэхээр мэдлэг мотом эргүүлээд хүмүүстэй хяналт тавьж чадахгүй. Тэгэхээр хяналт тавьж чадахгүй болохоор биелэгдэхгүй амлалт өгöd байгаа. Тэгээ угаасаа ингэж амлаад би гарчих юм бол тэгэл болоод эргүүлээд надад энэ хийн гэсэн хариуцлага тооцож чадахгүй байгаа болохоор тэгэхээр хариуцлага тооцохын тулд залуучууд бид нэр оролцох хэрэгтэй. Залуучууд бид ард түмэн бүгдээрээ тий айгуу тийм мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Мэдлэгтэй тэр бол одоо би ингээд харин заримдаа ингээд болдог байна. Яг ингээд улс төрч хүмүүс маань ингээд яг бүр дүүрсэн тэнийг хүмүүсийн мөнгөж тараалгүй. Тэр хүмүүстэй би чинь одоо нэг эдийн засгаар төгссөн одоо яг улс төрийн эдийн засгийн байнгын орон хүмүүс ингээд бүр миний ингийн хараад ойлгох бүр үнэхээр уур хүмүүс шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд би зүгээр тэр хүнтэй эдийн засгийн талаар би мэтгэлцүү тэрийг би мэдлэгийг давж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө тэгээд тэр хүн ийм хийчихийг би тэр хүний юу өөрөө давж чадахгүй. Тэр хүн би нөлөөж чадахгүй. Эргүүлээд хяналт тавьж чадахгүй. Тэр хүн зүгээр намайг дуугаалгал тахилын сураад ирээлээ харж чадна. Тэгэхээр тийм учраас би боловсрох нь өөрөө чухал юм байна. Тэгж очид өөрсдөө гарсан боловсролтой мэдлэгтэй байх хэрэгтэй тийм. Ус төрчдийн ярьж байгаа юмыг ойлгох чадвартай байх хэрэгтэй юм байна. За тэгээд баярлалаа. Маш олон сонирхолтой гоё санаанууд гарч ирлээ. Тэгээд бит хоёрын яг ярианаас хамгийн чухал зүйлүүд нь юу байсан гэж би бодож ийн вэ гэх юм бол мэдлэгтэй хүч хэрхэд боловсралтай сонгогч байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь залуу сонгогчид бол энэ сонгогчдын тоог нэмэх хэрэгтэй юм байна. Тэгээд ингэснээр бид нар бол яг
энэ төрийн болохгүй бүтггүй байгаа бүх шийдвэрүүдэд нөлөөлөх боломжтой дуу хоолой хүргэх бүрэн боломж байгаа юм байна. Тэгээд бас ийм хэрсүү сонгогчд би болж байгаа юм байна гэдгийг энэ ярианаас хүмүүс бас харж авч байгаа ах гэж бодож байна. За баярлалаа хүрэлцэн ирсэн. За тэгээд өнөөдрийн лайв маань ингээд дуусж байна. Тэгээд та нар маань энэ лайв маань хадгалагдах болохоор бас шеэрлээд дараа нь үзүүлэх үе амтан найз нөхдөд үзүүлвэл маш сайн байна. Тэгээд бид нарын нөгөө зорилго маань залуустаа хүрэх гээд байгаа учраас чатгаараа та бүхэн маань шеэрлээд өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Баяртай. Баярлалаа.